Хоёр асуулт байна. Татварынхнаас асууя. Тэр гадны иргэний хандив буцалтгүй тусламжаа тоног төхөөрөмж орж ирэхийг яаж мэдэх вэ? Яаж ялгаж салгадаг юм бэ гэж. Цаашдаа одоо бүх тоног төхөөрөмжл энэ хүн хандивлсан юм а гэд ингээд чөлөөлтөнд оруулна гэд энэ гайли татвараас ч бүгд зүхтаачих вэ гэсэн болгоомжлого. Энийг ялгаж салгах тийм боломж байд юм уу гэж нэгдүгээр асуулт. Хоёрт нь энэ татварын хөнгөлт чөлөөлтийг бол энэ татварын ерхий хуулийн заачаад байгаа юм л да. Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлнэ гэд. Тэгээ энэ засгийн газар чинь сая татварынхаа хуулийг татаад авчлаа шүү дээ. Намар төсөвтэй хамт өргөн мэдүүлнэ. Дагалдуулна гэд. Тэгэхээр энийг энэ дээр сайн зэрэг гишүүнээс төсөвтэй хамт татварын багц хуулиудтай хамт нийлүүлээд тэр бүрдэж гишүүний онцгой нөт одоо бүгдээрээ хамтруулаад баярмаа гишүүний хуу хөний орлогын албан татвар гэд ингээ хамт явах болцоо байхгүй мó гэж. Ийм хоёр асуулт. За эхлээд татварынхаа хариулах. Тэр гадны иргэний хандив тусламж гэдгийг яаж ялгаж салахыг айлаар орж ирэхтэн. Хэн хариулах вэ? За сангийн яам хариул. За эндрийн микрофон. За ер нь бол тоног төхөөрөмжтэй холбоотой бол хөнгөлт чөлөөлтүүд нь засгийн газрын тогтоол гараад бол хэрэгжиж явдаг. Тэгэхээр тэрэн дээр нь шаардлагуудыг бол тавихтаа илүү тодтогох шаардлага гарна. Тэгээ энэ одоо ямар их үүсвэртэй байгааг нь. Тэгэхээр энэ 22-9-тэй холбоотойгоор бол цаашд хэрэгжих юм бол ийм маягаар л явах тийм боломж бүрдэх байх. Тэгэхгүй бол нэлийн тийм төвөгтэй байдал руу ороод энэ нөт гайлын асуудал үүсэх болчиход байгаа юм л да. Ер нь бол салбарын яам нь бол хүсэлтэн гараад бид нэр спортын хороо салбарынхаа яамд хандаад тэгээ салбарын яамнаас сангийн яамны саналыг авч засгийн газарт орж тогтоол нь хэрэгжиж явдаг. Ийм процедуртай байна. Хөнгөлтийн жагсаалтын баталтай. Засгийн газар хоорондын гэрээгээр хөнгөлт үзүүлдэг байхгүй бусдын тусламжийн дээр чинь. Зүгээр хандив дээр бол одоо засгийн газар шийддэг гэж би анхудаа сонссон шээ. Нөгөө Жагсаалтын хүмүүнлэгийн байгууллагууд бий. Хүмүүнлэгийн байгууллагууд биш болоогүй юм чинь. Гадны иргэн. Тэгэхээр энэ датагт яаж юм бэ? За сайн зэрэг шүү. За энэ ч утгаараа бас одоо уг нь бол хүрээ хязгаарыг хомж өгсөн шүү. Үндэсний шигшээ багт зориулж буюу яг албан ёсны энэ засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан үндэсний шигшээ баг зориулж өгч байгаа. Энэ өөрөө мэдүүлэг болон холбогдох бичиг баримтаар нотлогдох ёстой шүү дээ. Яг зориулт болон хинд өгж байгаа зүйл нь байх ёстой. Тэгэхээр Монгол улс өөрөө спортын биеийн тамирын спортын хуулиараа үндэсний шигшээ баг байгуулж байгаа бол энэ зүйл дээр л одоо хүрээ хязгаарыг хомж өгч байгаа гэдэг зүйлийг хэлье. За хоёрдугаарт яг зүгээр энэ засгийн газар бас гайл татварын ер нь татварын багц хуулийг оруулаад ирвэл хамтдаад явхад бол татах зүйл бол байхгүй байгаа. Одоогоор тийм хуулийн төсөл байхгүй байна л та. Тэгэхээр би бас одоо хууль санаачлах хүрээ одоо хязгаарын хүрээнд л өөрийн бүрийн эрх хүрээнд бас Батэрдэн гишүүнтэй санаачилсан байгаа. За тийм ч учраас бас татварын одоо шин цаглбараас буюу төсвийн шин цаглбараас энэ асуудлыг бас үйлчлүүлэх эхлэх нь зөв юм аа гэдээ бас 27 оны 1-р сарын 1-нд тавьсан байгаа. Энэ дээр бол одоо ороод ирэхэд хамтдаад явах чиг тийм үеийн асуудал дээр бол нэг татгал. За гişүүд танилцуулгатай холбоотой